өнөөдөр ажилгүйд л ядуурл аж ахуйн нэгжүүд асар их үр зээлтэй иргэдэнэ. Тийм ээ? Одоо цалингийн зээл, тэтгэврийн зээл, машины зээл, орон сууцны зээл, ерөөс сургуулийн хүүхдээ сургасны зээл ингээд ард түмэн бол тэр чигээр өрөнд байж байна. Тийм ээ? Эдийн засгийн ямар ч эргэлт алга байна. Бүх юм ингээд таг зогссон. Нийт дээр мөнгөгүй болсон. Тэгээ энэ нөхцөлд бол миний ойлгож байгаагаар ардын нам бол маш хариуцлагатай нийгэм улс төр эдийн засгийн амьдралд эрс өөрчлөлт шинжлэх ажлуудыг зоригтой хийх ёстой байтал эдгээр мань хийж өгөхгүй одоо нэрээ барчна, нэр хугарчна гэд ингээ хөдөлтгөө айгаад. Ерөөсөө юу ч хийдгүү ингээл нэг хэдийн юм сайхан одоо гандангийн нэг лам ном уншиж байгаа юм шиг л тэнд ингээл нэг сайхан гүндгэл нөхөр суугаад байх юм байна л да. Гэтэл ард түмэн чинь хоол нэгч जैन, хувцс нэгч जैन, ажил нэгч जैन, амьдрал нэгч जैन шүү дээ. Тэгэхээр энэ ажлууд руу илүү их анхаарах хэрэгтэй болов. Тэрнээс зөвхөн дахин сонгуульд 20 онд одоо дахин сонгуулиар гарч ирэхин төлөө өнөөдөр улс төрийн ажлыг хийж болохгүй шүү дээ. Ер нь бол одоо миний харж байгаагаар бол тэрний төлөө хийгээд байгаа юм болов. Энэ ерөнхийлөгчийн сонгуул, 20 оны улс төрийн их хурлын сонгуул энийг л хараад нэг хэдийн тэнд хүлээгээл байгаа юм шиг харагдаж байгаа.